Сайн бацгаана үзэгчдээ такси шоу нэвтрүүлгийн маань цоошинхэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болж байна. Манай энэ удаагийн зочноор Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Аяцк агш Бүрүсрүү ах маань оролцож байна. За энэ өдрийн мэндэ. За өдрийн мэндэ. За бүжээхэн маань одоо сонь сайхан юу байна? Сүүлийн үеийн уран бүтээл тэгээд манай сонсогчдод үзэгчд бол бүгд мэдж байгаа тийм ээ. Бүжээхэн маань одоо хит болсон дуунууд маш олон байдаг. Тэгэхээр одоо сүүлийн үед одоо таны уран бүтээл сонь сайхан юу байна? За сүүлийн үед аялгуулт Монгол гэж нэртэй шин цомгоо гаргахтай. Одоо ер нь бүхэнд орцсон тэгээд одоо хэвлэлтэнд явцсан байна. Яг уу хажуугаар нь одны ТV коктейл алуугаар нь явах тань. Бас нэлээдгүй болно. Энэ жилийн бас төм олон төрлөө бондол миний найз шиг юм хоёрын жаргалын авын бордог. За тэгэл Чимсэгийн зүрхний уян гч гэдэг юм уу те. Маш олон сайхан доонууд төрж байна. Голдуу залуучуудтай бас нэлээдгүй ажиллаа. Тэгээд манай одоо банзрагч гээд олон сайхан дуучдаа бас нэлээдгүй олон сайхан бүтээлээ. За хэрэглэгээ болохоор маш олон уран бүтээлийг одоо манай үзэгчид мэднэ. Тэгэхээр одоо өнөөдөр бол одоо хөгжим дарж одоо оюуны хөдөлмөр их тун таксины жолооч юм үзэх байгаа. За тэгэхээр одоо манай нэвтрүүлгийн дүрмийг бол хийж байгаа. Такси байна. Такси вэрэ зам дээр одоо ямар зорчигч таарах нь одоо тодорхой тийм ээ. Одоо таарсан зорчигчийг аваад усан газар хөргөж байгаа шүү дээ. Мөн дээрээс нь асуулт асуусан. Тэгээд манай зорчигчд бол манай нэвтрүүлгийн гол онцлог юу гэдэг вэ гэхээр хүн таксинд суугаад мөнгө өгдөг бол манай таксинаас мөнгөтэй болох боломжтой байдаг. Тэгэхээр одоо өнөөдөр ямар зорчигч таарна гэж бодож байна? Тэр одоо хинж яах вэ? Хүүхдээ ээж мэж үзэсч идэв шүү дээ. Хоёр чи тийм хүн тасах бол сайн л шүү дээ. Буян бол тэгвэл яг одоо өнөөдөр Мартин 8 болох ч юм. Тэгэхээр одоо ямар азтай юм бэ одоо бүж ахтаа маань таарч манай нэвтрүүлэгт оролцож таксигаар үүшүүлэх вэ гэдгийг одоо бүгдээр харцгааг. За. За. Оллоо телевизийн такси шоунд орж байна. Яна. За. Нэрэм. Таасан байцгаана уу? Сайн. Сайхан шилжчихсэн үү? Оо сайхан. За. Манай оллоо телевизээс энэ зохион байгуулж байгаа такси шоу гэж нэвтрүүлэг болж байгаамаа. Та нэвтрүүлгийг их үздэг шүү дээ. За. Хөөсөө гадуур ирчихсэн байсан уу? Үгүй юу ч юм дээ. Яа. За, Аяцк агш Бүрүсрүү гэж хүн байна. За тэгээд асуултанд хариулаад бас мөнгө аваад буух боломжтой байна шүү дээ. За эхлээд танилцуу. За Бүрүсрүү. Оюун жаргал. За ингээл явчих уу? Тэгё. За. Хөөгний уутыг юу гэдэг вэ? Дайлан. За. Говийн баавгай гэж ямар амьтан байдаг вэ? Мазалай. Мөн үү? Тэс мазалай гэж үү? Говьд мазалайгаас Тааш ч шууд хариулсан. Хурд. За дараач 3 дахь асуулт. Илчигний үр төлийг юу гэдэг вэ? Илчигний үр төлөг гэсэн. Илчигний үр төлөг юу гэдэг вэ? Энэ 200 төгрөгийн асуултууд явж байгаа. Илчиг. Хэл ойлгох байгаа шүү дээ. 400 гэсэн тий? Тий. За илчигний үр төлч одоо гүн амархан байна да. Хэвчээсэн юм аа. За би нэг 3 тоолох уу яах вэ? За нэг. За над төлбөр авах. За мэдхгүй байна. За илчигний үр төлийг дудран гэдэг юм байна. Тийм шүү. Сая дупай гэдэг би чиний сонио авч явсан. Тийм надад ямар сонио авч. За 4 дахь асуулт. Ямаа 10 нас хүрээд дараа нь яах вэ? Ямаа 10 нас хүрээд дараа нь яах вэ гэж. Ямаа 10 нас хүрээд. Час юм ба. Тийм. Жохон сэтгэхүйн нийттэй ч яаж мах тэгвэл юм шиг. Ямаа 10 нас хүрч чадах юм болоо та. Хүрэн штэ. 10 нас хүрээд яах вэ?
За хугацаа байгаа. Байдгүй юу? Ямар нас хүрээд өдөө За хариулт байхгүй юу? Байдгүй. Ямаа 10 нас хүрээд тэгээд цаашаа 11 нас хүрт юм байна. Чи яг л баашаа шин. За тав дахь асуулт. Мод толгой гэж юуг хэлдэг вэ? Мод толгой гэж ганцны толгой хэлдэг өстэй тийм ээ? Төвшдөг. Мод толгой гэж юу хэлэх вэ гэж. Ерөнхийдөө орог төхөөлчлээ шүү дээ, тийм асуултыг авъя. Гаансыг хэлт юм байна. Тийм. Гаансыг хэлт юм тийм. За 200 асуултны 5 асуулт тавигдсан байна. Энээс хэдийг хариулчих вэ? 3-ыг хариулчих вэ? Тэгсэн. За одоо 500 төгрөгийн асуулт. Хавар хамгийн түрүүнд ургадаг ямар цэцэг байдаг вэ? Яргой. За бодож байгаа юм байна. За дараач. 6 цагаар мордсон шүлгийг хэн бичсэн бэ? За энэ бол жинхэнэ одоо байгаа бах тий. Зугаацаар мордсон гэдэг. Эдрэг л баг багтлаа. Харин тийм. Тий. Хацаг төрч. Энэ тэр үеийн хүмүүсүүдийн нэг л хэцүү тий. Хацаг төрч биш яхаа л одоо дам биш. Жохон төхүүлж хөө. За. Төрийн тулмул дээр л нэр мэрийн явж идэх санагдах юм байна. Дамдын сүрэн. Дамдын сүрэн гэж бас нэлээд байгаа шүү дээ. Хэний дамдын сүрэн гэж хэлдэг лээ. Цэнгийн дамдын. Цээ дамдын. Цээ дамдын. За энийг бол ямар ч төхүүлж хэлээ. Компьютерийн дэлгэцийн дэргэд ямар цэцэг тавьбал хүний эрүүл мэндэд тустай гэж үздэг вэ? Кактус. За баяр. Энэ ямар хамтлаг дуучны ямар нэртэй дуу вэ? Кивигийн ганц шүн биш. Мөн үү? Биш үү? Кивигийн ганц. За киви нь бол тодорхой болдоо тий. Ямар нэртэй дуу вэ гэж. Ганц шүн биш. Тэр биш юм байна. Нэг хүний нэр байна. Тэгээд хайртай л гэсэн юм байх шиг байна. Хүний нэр байна. Тий. Тэрэндээ хайртай. Жохон төхүүлж өгье. За сая жоохон сонссон бол болох юм. Яг орж ид нэр мандуута байдаг байхгүй юу? Тийм үү. За жаарай. Нөгөө энэ хүүхнүүдээ гэж кино байдаг шүү дээ. Тий. Жохон төхүүлж өгье тий. Энэ хүүхнүүдээ гэж киноны нүдэн шилтэй нэг гөгшин байдаг шүү дээ тий. Хинэ гээл нэг тэгтэн. Тэр хүний нэр бас байхгүй нь. Чи жоохон нэр нь сонио. Аа? Сонин нэр. Тийм үү. За жаарай. Доржоо билүү? За. Доржоо чамдаа хайртай. За баяр. Нилээн зүгтг шиг боллоо тий. Таны бол 1000 төгрөгийн асуулт байсан юм шүү. Тийм 1000 төгрөгийн асуулт. Тийм одоо эхнээс ингэ явж байгаа юм байна. Ганган хүүхэн ганцаар явах зайтай. Энэ онцлогийг таана уу? Ганган хүүхэн ганцаар явах заяатай. Үнэг. За. Үнэг. Та чинь яг одоо хэдийг яач вэ? Нилээд хариулж байгаа. Хоёр асуултан дээр л бүдэрсэн тий. За эхний хоёр асуултан дээр бүдэрсэн тий. Эхний хоёрыг нь таагаад дараагийнх нь хоёр дээр бүдэрсэн. Эхнийхгүй юу? Тий. Дараагийн хоёр асуултан дээр бүдэрсэн. За. За 1000 төгрөгийн 3 дахь асуулт. Адар гэж юу хэлдэг вэ? Байшингийн дээр. Арай өөр байх шиг тий. Адар гэж юу хэлдэг вэ гэж тий. Байшингийн гэдэг дээвэр үү? Байх шиг л. Тий. Адар гэж одоо байшингийн таац дээвэр хүндий юмэг. Адар. Тий ер нь байшин ч юм бол зөв гэх тий. Яг байшингийн юу хэлдэг вэ гэсэн юм санаалах шиг. Таац. Биш үү? Таац За. тий.
За хоёр үгүй. Чанар гой шүлгээс орж ирж байгаа юм даа. Аадар тэгш байшинг ингээл тий. Ингээд За тэгш гэхээр дуунд хэр сонирхолтой. дуунд юу нэг сонирхолтой шүү дээ. Тэгээ дууд бол хоббитэй чадахгүй мөртэй айгүйх болно. За Манай найз их сайхан дуулдаг л та. миний зохиосон дуунуудыг ер нь баг мэддэг байхаа тий. Манай дуу сонгохгүй гэсэн юм аа. Усаар юмтай ирэх хүн энэ гээл тий. Энийг бол айгүйх сонсдог юм дуртай дуу. Тий. Тэгээ энэ хүмүүсч одоо ингээд дуучны танаад гэдэг нөхдүүдийг бол таньдаг. Яг үнэн багхгүй юу. За тэгээд дараачихын асуулт руу оръё тий. Их замын эшинд киноны хөгчөний дүрд хэн тоглосон бэ? Миний бас л үзэх дуртай киноны нэг. Тийм ээ мэдээг юм. Чүнэн дуртай. Их л ойрхон драмын театрын жүжигч юм биш тий. Уг нь бол яг тийм нэрийг мэдэхгүй байгаа болохоос шээ. Гоё хоолойтой хүн байдаг тий. Багш одоо хөгчөн гэдэг нэрээр л өгдөг шээ. Монгол улсын гавьяач жүжигч. За жоохон төхөөлөх үү. За. Уйлган голын 3 авраг гээл хөвсгөлийн тий. Тийм 3 аврагын нэг нэртэй адилхан нэртэй юм байт шүү дээ. Хөвсгөлийн. Бээжин авраг. Тэгээд Дандаа авраг. Дамдангаатай адилхан нэр. за ер нь би бол та хоёрт нэлээд төхөөлж өгч шүү. Баярлалаа. За тэгээд сар шин болж जैन. Дээрэс нь одоо эмгтээчүүдийн баяр болж байгаа юм чи. Би өгөн сая гарахтаа за нэг хүүхдтэй эмгтээ хүн авчихсан гэж би бодсон байхгүй. Тэгээ нэлээд та хоёрч юм олдсон ч хүн ч олдсонгүй. Тэгээд Би тэр чинь хүүхдтэй л дээ. гэж бодсон зүгээр. Яг надад зүгээр ингээд явгаар явж хахад удамжинд ингээд явж хах чинь л хүүхдийн өссөн эмгтээ хүн Тийм. нүдэн тусдаг байхгүй. Яагаад ч юм тэгээд бас нэг хаяа тэнд явж хөргөд өгч гэсэн гэж боддог ч юм уу тий. Ямар ч гэсэн тэгээд урдчлаад цагаас юу эмгтээчдийн баярын мэндийг бас хүргэе тий. Баярлалаа. За одоо штэ супер асуулт үлдсэн байна. Супер асуултанд яах ёстой гэвэл одоо энэ асуултанд хариулах юм бол бүх тоглолтын туршид одоо та хоёрын авсан онооны одоо уг нь үржүүлэх ёстой. Би бас найруулагчаасаа асууя тийм ээ. За ерөнхийдөө энэ супер асуултанд оръё. 2012 оны Олимп Английн Лондон хотод болно. Тэгвэл 2016 оны Олимп хаана болох вэ? А. Франц, Б. Герман, В. Бразил, Г. Япон. За Франц, Герман, Бразил, Япон гэсэн орнуудын аль нэгэнд л болох юм байна тий. Чон тэгж бодож байна. Гэрман. Бразил. Супер асуулт шүү дээ. Тий супер асуулт шүү дээ. Баяжал бодож. Би зэрэг 12-гийн гутал англи гэж бодоод Тий 16 гэхээр чинь иргэдэж байсан юм л та. Лондонд болно. Тэгээд 16 оных тийм ээ. Тий. Огон зургатаар бас явж ирсэн шүү дээ. За хоёлаа нэгэн дээр нь л тахтай. За сүүлийн хариулт авъя. Алин дээр нь тогтсон бай. За өөрөө л мэд. Би бол герман дээр л тахтана. За герман. Би мэдгүй нэ. За герман дээр л тахтай. За 2016 оны Олимп Бразилд болох байсан юм байна. За тэгээд манай такси шоунд оролцсон таашд баярлалаа. Сайхан эмэгтэйчүүдийн баяр болох чинь. Хайр сайхан дуулах уу? Дуулдаг үнтэй явж байгаа юм чинь дуулдаггүй яах вэ? Манай нэзэг сайхан дуулдаг юм чинь. одоо яг дууны ихэр одоо ямар дуу болох вэ? Одоо эмэгтэйчүүдийн баяр болж байгаа юм чинь. Гурлаад хамт дуулъя л да. За Эмэгтэйчүүдийн тухай дуудвал ээж нарын тухай дуу. Тэгээ. За миний нэзэг гэж. Миний сайхан дуу зүйлээ. Тэрийг л дуулъя. за аль нь ч яд нэг сайхан дуу дуулчих тий. Эмэгтэйчүүдийн тухай. Эмэгтэйчүүдийн баяр болж байгаа юм чинь. За би та хоёрт хэлж нэг бодог дуулчих уу? За. Жаргаж амьдрахсан гэж миний төмрийн бат сайхантай хийснээр гоё дуу байдیں۔ Тэрний нэг бодог дуулж өгье тий. За.
탱아이야르성 부엔 도탄 우린 자우레게 한절째 토이야르다가 윌리 곱치라성 오하르링 우비스타 우니니 우치게게 한절째 토이야르다가 훈이 сайхан хорвоод жарга жандрахсан чигээ хайрын дулаан сэтгэлдэн эрхэлж явсан ичидээ гэдэг шинэ дуунууд нь гарсан. Тэгээд энэ жил бас дуулагдах байна. За манай хоёр хэсгүүнийг сайхан дуулах уу? За тий. эндэнгэрүүн гэдэг. Дөрөв замч айл ийшээ билүү? Чигээрээ. Одоо чигээр явж байгаа наач камаа байгаа. За. Нарны хорвоо. Сарны монгон туяа натрага ши. Саниролоор үрдэмэрсэн. Орчлонги. сайхан хүүхнүүд ичигичүүд. За баярлалаа. Энэ хэвдөө тий? Тий яг л энд байсан. За. Энэ халуусч шүү дээ. Халуун тий. За. Ингээ зогсох уу? Тий ингээд болмаа. За. За бүжих юмрцсан эхнийхээ зоршигчийг амжилттай аваад ирсэн. Тэгэхээр одоо таксины жолооч их ер нь ямар вэ? Хүн олдохгүй сайн нэг хэсэг явуу. Нилээнд баярлалаа шүү дээ. Нөгөө хэлсэн амдаа хүрэх гээд байна. Хөлтөө байна. Тэгтээ яг тэгээд ээж л гэдэг утгаараа энэ төсөж чинь таарчлаа. За зоршигчтойгоор хэлцээ. Оюун. Оюун жаргал. Ихэр үгүй юу? Их адилхан. Үгүй найзууд. Найзууд. Тий. За. За тэгээ манай олдод лизийн такси шоу нэвтрүүлэгтээ таарлаа. Дээрээс нь одоо бүж ахмын таксины жолоочор үжигдэж шүү, тийм ээ? Суухад юу бодогдов? Гинт айгу сонио санагцсан. Тий. Яг ингэ таарна гэж бодоогүй. Таарна гэж бодоагаа. Тий, ерөөсөө таарна. Асуудал бид нэг хүн санагдав. Ер нь гайгүй. Гэтэ бас зарим нь орж гараад мэддэг асуултаа бас чадахгүй. Яг хариулцсан бас айгүй ийм амгалан байсан гэдэг гэж боддог. Толгомдод бас басчихсан тийм. За тэгвэл манай хоёр зарчигч хэдэн асуултанд хариулаад хэдэн дөрөв гадсан ба. За, софер бол байхгүй. Харин чадаагүй. Харин Тэгээд нөгөө асуултандаас хоёр асуултанд бол үлдэрсэн шүү дээ. Тий. Яг асуулт нь бол үлдсэн. Нийт хэдэн асуулт вэ? Нийт цүнхрээс бусад асуултанд нь хариулахад 6500 төгрөг болж байгаа. Тэгэхээр яг хэдэн дөрөвнийх нь асуултанд үлдэрсэн юм ба? Эхний 200 200-ийн 2 асуулт. Тий, 202 асуулт. Тэгвэл 6100 төгрөг болсон юм тийм. Даан 12200 болох байсан аргалтаа нууцсан юм ба штэ. Харин тийм ээ. Тий. За одоо тэнд харамсах юу яах вэ тийм? Гэхдээ нэвтрүүлэгт оролцсон үгүй энэ ч бас ад шүү дээ тийм ээ. Өнөөдөр их азтай байлаа. За тэгээд хоёр оюундаа ямарчсан амжилт хүсье тийм ээ. Манай нэвтрүүлэгт оролцсонд бас баярлалаа. Тэгээд цаашдынх нь ажил хөдөлмөрт бас өндөрөөс өндөр амжилтыг бас хүсье. Тэгээд манай нэвтрүүлэгтээ хамтарч ажилладаг Өгөөж шиг гэж компани байдаг. Өгөөж шиг компани энэ сайхан 100% жимсний амттай Тамик гэж сайхан жүүс байна. Энийг та хоёрыг бас амтлаарай. Баярлалаа. Хэрэглэгч болоорой гэж. Тийм баярлалаа. За баярлалаа. өөрөө дуугаад өөрөө дуусан ч болохоор ингэж Их сайхан дуудсан Тэгээд дуу ууртай явсан юм шиг үү? Дуулаад би ч бас өөрөө дуулж байгаа бас эмгтээчдийн баяр гэдэг утгаараа бас дуучин биш ч гэсэн яах вэ? Сайхан дуу дуулж ирлээ. За тэгээд амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэнд ч амжилт хүсье. За хэвсэ. За баярлалаа. баярлалаа. За, сайн байцгаана уу? Сайн байна. За, хаа явж байна? 25 ороо. За, сайн шилжчихсэн үү? Олдод лизийн такси шоу нэвтрүүлэгт хоёр орлоо. Зүгээр үү? Зүгээр. За.
эцгөөч бүрөсрөн гэж юм байна. За нэр алдар юм блэ? Намайг галх хөвгт. За. За эхлэв. За нэгдүгээр асуулт. Хөөргөний уутыг юу гэдэг вэ? Хөөргөний уутыг юу гэдэг вэ гэж. Хөөргөний утыг юу гэдэг вэ? Энийг мэдэх байгаа юм шүү. Дайлан бар хийдэг, торгоор хийдэг. Тийм шүү дээ. Чи зөвл хариулдаг шүү дээ. Дайлан гэдэг. Дайлан л гэдэг шүү дээ. Тийм дээ. Тийм Монгол хамгийн одоо ихний хэлсэн гэдэг тийм. За баяр хүргэе. За дайлан. Хоёр дахь асуулт. Говийн баавгай гэж ямар амьтан байдаг вэ? Мазалаа. За. Илчигний үр төлийг юу гэдэг вэ? Илжигний үр төлийг юу гэдэг вэ гэж байна. Хоёр дахь нь бол хариулсан тийм. Илжигний үр төлийг юу гэдэг вэ гэж. Дудран. За баяр хүргэе. За ингээд хижигнэдэд юм байна тий. За. Дөрөв дахь асуулт. Ямаа 10 нас хүрээд дараа нь яах вэ? Намаа 10 нас хүрхүү. 11 нас хүрнэ. За алин дээр тогтох. 11 нас хүрч 10 нас хүрчгүүл. За. За баяр хүргэе. Урагш иргэн тий. Тий. За. Тэр нь ямар 10 нас. Тэр Мод толгой гэж юуг хэлдэг вэ? За мод толгой гэж юу хэлдэг вэ гэж. Мод толгой гэж юу хэлдэг вэ гэж. Уулын орой. За голдоо яг зүгээр юу л да. Манай өгчүүл их барьдаг. Байнгын хэрэгэлдэг тийм хэрэглийн тайг биш. ганц юм байна л. Тий. Ингээд хөлж бас өгдөө шүү. За баярлалаа. Нэгдүгээр асуулт 200 төгрөгийн одоо юутай асуулт байсан. Одоо 500 төгрөгийн тий асуултыг асууя. Хавар хамгийн түрүүнд урагдаг ямар цэцэг байдаг вэ? Ярга. За баярлалаа. Тааш одоо ингэж яваад байвал хурдан явчих юм шүү. Тэг асуулт нэг өндөр хэцүү байгаа тийм. Зугаацгаар мордсон шүлгийг хэн бичсэн бэ? Хин блээ нэг ч Зугаацгаар мурдсан шүлгийг Эрдэнэ болоо. Биш үү? Эрдэнэ. За чи. Яваал гэж болно шүү дээ. Мэд. Ер нь бол яг тэр үеийн л нэг хүний л нэг бичсэн байна. Тий 10 жилдээ үзсэн. Эрдэнэ яваал. Нацагд орж юм. Нацагд орж байгаа. Уг нацагд орж байгаа чинь дөрөв үлрэл ивдэглээ. Мөн үү? Төрийн одоо юун дээр гардаг штэ. Төрийн дуул дээр нэр нь байж идэх санаа. Дамбин сүрнэ. За. За баяр хүргэе. Цэндийн дамбин сүрнэ гэж. Бичсэн бай. Компьютерийн дэлгэцийн дэргэд ямар цэцэг тавьбал хүний эрүүл мэндэд тустай гэж үздэг вэ? Кактус. Кактус. Өргөстэй. За баяр хүргэе. За Энэ ямар хамтлаг дуучны ямар нэртэй дуу вэ? Доржоодоо хайртай үстэй нэр нь. за доржоодоо хайртай гэж нэ. За баяр хүргэе. Доржоодоо. За одоо штэ. Манай юу ичдэг шүү. Дууны юу. Тийм үү. Одоо Анган хүүхэн ганцаар явах зайтай. Энэ онцлогыг таана уу? Анган хүүхэн ганцаар явах зэрэг. ганган бүхэн ганцаар явах заяатай гэл. Хэл гангаан юм байх нэ. Энэ юу онцгой та. Ансаг харин би мэддэг байсан ч мартцсан байна. Гангаан бүхэн ганцаар явах заяатай гэхээр би бол бас нэлээд тийм ганган л те. Баруун ирэх үү зүгээр хөө. Тана. Хаашаа ирэх юм бэ? Имлэг. 25 дахь имийн санаа найлал. Энэ Энэний явдал шүү дээ. За. Одоо ингээл малгай залгай хийх юмсэл гэдэг чинь монголчууд тий. Ярсаар. үнэг юм болоо. За авчи тий.
Гангай өхөн гэж дүнгийн шин гангай өхөн гэдэгтэй ганцаархан л ирж идэг тийм байл та. За. Адар гэж юу хэлдэг вэ? Адар гэж юу хэлдэг вэ гэж. Адар аашанда орхон. Адар гэхээр Хар. адар гэхээр ааш шүү. Адар ааштай. Адар. Адар гэхээр адар гэж гоор арчилдаг. Монгол хэл бол бас гайгүй байсан үстэй. Бол маяг. А? За. Адар гэж нэг тийм одоо би төхөөлж өгье л да тийм. Тааш ч бас ингэ зарим юм дээр өөр таг зогсчод тийм штэ гэдэг нэг. Байшинд л байдаг зүйл юм байна л да. Авдар юм уу? Гэхдээ адар. Адар бол адрыг арай өргөлтэй тийм. Адар гэдэг. За энэ асуултанд үдэрлээ. Адар гэж энэ таазыг адар гэдэг юм ээ. Өө тийм үү. Тий. Сонсог юм байна. За. Их замын эхэнд киноны хөгчөөний дүрд хэн тоглосон бэ? Их замын эхэнд кинонд хэн тоглосон бэ? Замын Монгол улсын гавьяа жүжигчин нэг хүн бийдээ. замын ихэнд гэж ямар кино гэдэг лээ санд. Цөөр чон мон хөх чон мон гэж гардаг шүү дээ. За мэддэг. А? Мэддэг. Яг нөгөө талын хөх чон гэж ийм цоохор дийлтэй хүн тоглоод л байдаг шүү дээ. Одоо энэ драмын театрын жүжигчин. Ингээд хуучны кино уушна. Тий хуучны л кино. Тэр үеийн кино. Санаанд орохгүй нөө. Та санаад үзээгүй л юм шиг юм. Утсан баха. Дамдан гэж авьяа жүжигчин тоглосон юм байна. Яагаад юуны дамдан гэдэг. За тэр киног дараа олж үзэн үст тий. За одоо супер асуулт үлдсэн байна. Хоёр асуултанд өдөрч юу? Гэлээ. За супер асуулт бол нэг асуултаар өгч байна. За 2012 оны Олимп Английн Лондон хотод болно. Тэгвэл 2016 оны Олимп хаана болох вэ? А. Франц, Б. Герман, В. Бразил, Г. Япон. 16 оны Олимп хаана болох вэ гэж. Франц, Герман, Япон, Бразил. Япон баг. Япон одоо хийж чадах уу? $16 оных сонсч л байсан юм байна. Франц, Герман, Бразил. За Бразил зүг. 3 тоолоход. 3 тоолоход л одоо хариулсан байх хэвээр. Хасаа сонголт авахгүй юу? Дахиад сонголт байхгүй. 1 За Франц. Франц ч одоо Бразил юм биш үү? Үгүй юу? 1 агс. 2 Бразил Япон. Чийл бүр толгой. Бразил ах. Бразил гэлэлч. Гэтэ Бразил авч чадах уу? Тэгээ Хятад болсон хөгжүүлэх гээд авч байгаа болно шүү дээ. За авчлаа тий. За. За 2016 оны Олимп Бразил болох нэ. Супер одоо хонжуурь авах юм байна тий. За баяр хүргэе. За тэгээд инвитейшн баярын мэндийг бас урдчлаад баяр хүргэе. Тэгээд сайн амьдраарай. Уулзрал хүсье. За. За хайцангуу бас гайгүй л очтаарлаа. Залуучууд яас одоотрын мэнд дуулж нэртэй өглөө. Би өнөөдөр чинь бас жоохон дуулуулаад байгаа шүү дээ. Сонсож тэгээд сайхан инвитейшн баяр болгож байгаа юм шиг гэдэг. Сайхан залуучууд байна л да. Хайцангуу хүсье. За юу яасан бэ? Хоёр асуултанд супер асуултанд бол хариулсан. Тий. За ийм л яаслаа да. Хэн блэ? Галхгүй. За. Битгоо.
За тэгээ маа такси шоу нэвтрүүлэгтээ таарлаа. Дээрээс нь айц когш хүүч яах маа таксин жолооч рүүлжтэй штэ. Таксин цугтаа мэдсэн үү гэдэг. Мэдээгүй. Завсахтаа инээгээл байсан тэгээд суусан тэгээд. Санаанд руу орчихлоо. За тэгээд хоёр зорчигч маань ямар ч хоёр асуултанд бүдэрсэн. Хоёр асуулт нь 2000 төгрөгийн асуулт байсан тийм ээ. Тэгэхээр бүх асуултанд хариулахад 6500 төгрөг очдог. Хоёр асуултанд бүдэрнэ гэдэг чинь 4500 төгрөг хоцсон байна тийм. Тэгэхээр супер асуултанд яасан бэлээ? Супер асуултанд хариулсан. Тэгэхээр 500 төгрөгөө хоёроор үржүүлээд 9000 төгрөг болгож авсан байна тийм. За баяр ямар ч маш их азтай хямртай яваа байна тийм ээ. Таксин цуулаа, дээрээс нь мөнгө хочлоо. Тэгээ бас мэдлэгээ зарцуулсан байж тийм ээ. Мөнгө хоцсон байна. За тэгэхээр бүүж явах мөнгөний гарах уу? 3 4 5 6 7 8 9. За. За, баяр үргээ 9000 төгрөг чинь бас цаашаа илүү ариучаасаа тий. За, мундаг олон техникийнхаа юу бас сайн цэнэглэх хэрэгтэй. Кино бас юм үздэг юм шиг шүү дээ. Тэгэхээр би бол одоо киног маш үзээгүй юм аасан. Асуудлууд яг хүмүүст бас бүр нэг таг мэддэггүй тийм ээ. Тийм асуудлууд бас гайгүй шүү дээ. Ер нь говцоо дандаа хүмүүс юм мэддэг. Тэр яг одоо хүмүүс чинь алхахтай камер авчаа жоохон толондаад байдаг байхгүй юу тийм болоод бас зарим нэгэн дээр алдсан баг тийм. За тэгээд оролцсон хоёр зорчигчтой хамтдаж баярлалаа. Тэгээд манай бас нэвтрүүлэгтээ хамтран ажилладаг өгөөж шиг гэж компани байлаа. Тэгэхээр өгөөж шиг компани бас гарын бэлгийг хоёртоо бас гардуулъя. За тэгээд тамит кичэн сайхан 100% жимсний хамтдаа жуус байгаа. Энийг одоо хоёр манд хамтлаараа. Тэгээд байнга хэрэглэж удаараа гэж. За баярлалаа. За ингээд амжилтсаа баярлалаа. За баярлалаа. За энэ мөнгө хоцсон шиг 100 жилдээ улам илүү гадараа. За баярлалаа. За бүүж яхыг мань ямар туршлагатай жолооч вэ гэдгийг бол манай үзэгчид бүгдээ харсан баха тийм ээ. Ямар тааж хоёр удаа явахдаа 2 зорчигч авлаа. Тэгээд эхний маань зорчигчдод харамсалтай нь супер асуултанд бүдрээд мөнгө авч чадаагүй. Дараагийн хоёр зорчигч маань өнөхөр оюундаг хоёр залуу байлаа тийм ээ. Яг зүгээр хүмүүс маш их тийм жоохон юм дээр л алддаг л та. Яг тэрэндээ л бас тэгчих шиг боллоо. Гэтэ яг хөө бас их сайхан залуучууд таарлаа. Магадгүй яг энэ нэвтрүүлгийг бас үзэж байгаа хүмүүсд бол бас нэг сайхан техникийн юмыг бас жоохон цэнэглээсэй гэж бодсон доо энэ нэвтрүүлэг явж байгаа болов гэж бодож байна. Тэгээд манай нэвтрүүлгийн хамт олон ч гэсэн баярлалаа. Их ондоо бас сайхан амжилт бүтээлтэй ариун тийм сайхан жил бас гарч өнгөрөөсөө бидний хувьд ч гэсэн бас өөрсдийнхөө сайхан уран бүтээлийг хийгээд ингээд л явах гэж амтай. Тэгээ яг энэ жилийн хувьд бас сайхан олон дуунууд бас эхнээсээ гарч байгаа. Олон сайхан дуугараас төмөө олондоо хүрч мэдэрчлээ гэж бодож байна. За тэгээд яг тэгээд бидний урилгыг авч хөл манай нэвтрүүлэгт оролцсон producer ахтай маш баярлалаа. Тэгээд манай үзэгчид бол маш олон уран бүтээлийн мэднэ. Тэгэхээр одоо энэ хүү жилд бас өшөө олон тийм ээ олон сайхан дуу зохиож та бүхний сонорыг мэлах баха гэж бодож байна. Ингээд танд бас энэ онд чинь авч байгаа хамгийн сайн сайхан бүхэн дээрээс нь ажлын амжилтыг бас хүсээрэй. За баярлалаа. За баярлалаа. За тэгээд хүч ахт маань бас хүч компани бас гарын бэлгийг бас гардуулнаа. За тэгэхээр уран бүтээлч хүн гэдэг бол бас зав маш таар байдаг тийм ээ. Тэгэхээр бас ажиллаа хийж явах замдаа тийм ээ. Манай энэ тамик гэдэг энэ жуусыг амтлаараа. Тэгээд сайхан жуус амтлаар маш олон сайхан уран бүтээл төрөөрэй. За баярлалаа. Танаа нэвтрүүлгийн хамт олон, танаа телевизийн хамт олон бас сайн сайхан хэсэг. Улам их ирчвчтэй сайхан жил бидэнд байгаасаа гэж хэрвээ идээд. За тэр Батарш болтлаа. Үзэгчтэй такси шоу нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлж байна. Манай энэ удаагийн зочноор Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Айц гогч Пүрсүрэн ах маань оролцлоо. Ингээд дараагийн дугаараар дахин уулзлаа баяр та. Такси шоу тантай хааш таарч мэдээ шоу баяр та.